Амралтын өглөөг бидэнд өгтөж өнгөрүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөр өнөөдрийн зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Ингээд студид ирсэн зочдыг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Манай студид өнөөдөр санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Бочиргал, санхүү эдийн засгийн дээд сургуулийн магистрийн хөтөлбөрийн эрхлэгч Бүжин Ламнаар ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? За, баярлалаа. Сайхан амарлаа. Амралтын өглөөгээ тавтаа сайхан өгтөж байна уу? Өнөөдөр өглөө их сайхан өгтөж байна. Сайхан өдөр болж байгаа юм байна. Үзэгчтэй өглөөний мэнд хүргэе. Би хөтөлбөр эхлэхийн өмнө бас зочны ярилцлага эхлэхийн өмнө үзэгчд өргөдөж байгаа зочдоос шинэвлэр нь таны хувьд яаж эхэлдэг вэ гэж асуудаг байхгүй. Өргөж байгаа зочин болгон маань өөр мэрэгжилтэй учраас төрөл бүрийн хариултыг өгдөг. Та бүхний шинэвлэр яаж эхэлдэг вэ? Ялангуяа бас Монголын боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд. Шинэ өглөө гэдэг бол амьдралын шинийг нэгэн мөч тий. Шинэ мөч бүхэн шинэ юм хийх юмсан, шинэ юм бүтээх юмсан. Ялангуяа өглөө гэдэг бол ухаан санаа их саруулсан. Тэгээд бодол, сэтгэл, санаа их ариун, чин, зөв, сайхан юм хийх гэсэн тийм л хүсэл мөрөдөлтөд сэрдэг юм да. Таны ажил руугаа яаралгүй үндэ. Тэгээд хийхээр төлөвлөсөн өндөө их ажил аварсан байгаа өглөө аль болохоор эртгэн шиг амжуулна гэл. Тийм бодолтой л ажил руугаа гүйцэтгэхдээ. Ажил руугаа яардаг, гэрлүүгөө яардаг хүн хамгийн аз жаргалтай хүн гэдэг шүү дээ, тий. За баярлалаа. Ингээд та бүхнийг өнөөдөр би студид орсны учир нь Монгол улсын боловсролын салбарт нэг шин өнгө төрх гарч ирж байна болов уу гэж би өнгөцгөн харж байна. Тэгээд Монгол улсын санхүү эдийн засгийн сургууль, Кипр улсын Никосогийн сургуультай хамтраад спортын менежментээр мэргэжсэн бизнесийн удирдлагын магистр болоод урлагийн менежментээр мэргэжсэн бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхээр энэ мань бол нэгсэндээ бол Монголын спортын салбар болоод урлагийн салбар яг одоо дэлхийн тавцанд хүрэхэд нэг алхам ойртож байна гэж би ойлгоё. Тэгэхээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс маань бол өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх, мэдлэгээ дээшлүүлэхэд мань та бүхэн бас оюуны жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхээр хөтөлбөрийн хадгалах маань үзэгч танилцуулахгүй. Тэгээ. Тэгэхээр монголчууд бол ер нь гайхалтай артам. Ер нь тэр хөх тэнгэрийг заяатай гэдэг үний юм шиг байна. Спортын талд ялангуяа энэ бие бэлтрийн хувьд бол цөөхөлөө мөртлөө маш одоо мундаг гентэй юм шиг байна. Урлаг гайхамшигтай урлагтай. Энэ Монголын урлаг бол үнэхээр хосгүй. Тэр Монголыг бол таниулах энэ хоёр юм энэ шүү дээ, тийм ээ. Хамгийн гол юм саяхан ч гэсэн манай засгийн газар шинээр яам байгуулсан. Дээрээс нь бид нарыг таниулах юм бол энэ байгаль дэлхийн маань, тийм ээ. Манай байгаль, Монголын байгаль, Монголын зам заншил, соёл тэр бүх юм, тийм ээ. За баялаг бол яах вэ? Баялагийг бол мөнгө бодож мөнгө нэртсэн хүн харж ирдэг баг. Зүгээр энэ урлаг спорт гэдгээс бол хүн одоо сэтгэлийн цэнгэл хэдэлтэй. Тэгээ ийм сайхан зүйлийг бид дэлхийн тавцанд гаргах хэрэгтэй юм аа. Дэлхийн тавцанд гаргахад бид нарын хараад ингээд ажиглаад байгаагаар энэний менежментийн дутаад Монгол сайн тамирчин байна. Монгол сайн дасгалжуулагч байна. Монголд мундаг дуучин байна. Гайхалтай зураачд байна. Гайхалтай авиастай хүмүүс байна. Харин энийг эднэрийг удирдах дэлхийн тавцанд гаргах тийм л менежмент л дутаад байна л да. Энэ чинь нэг хүн ганцаараа гардаг байхгүй юу? Нэг одоо уран бүтээлчин ард, нэг тамирчны ард бүхэл бүтэн баг ажиллана. Тэр баг нь одоо байгууллага шиг ажиллах хэрэгтэй. Тэрний менежмент л гэдэг юм л та. Ийм юм л дутаад байх шиг байна. Энэ имийг л хөгжүүлэхгүй болохгүй. Тэгэхээр тэрийг бид нар өнөөдрийн хамгийн орчин үеийн дэлхийд одоо зөвшөөрөгдсөн ийм газраас олж ирэх юмсан гэж хайж байгаа. Тэгээд бид нар энэ Никосогийн их сургууль гэж энэ Киприйн одоо хамгийн том их сургууль л да. Энэ сургуульд хоёулаа хамтраад ер нь бол манайхыг сонирхсан, бид нарт тэрийг сонирхсан, хоёр талаас сонирхсан. Ягаад манайхыг сонирхсан гэхлээр зэрэг энэ Киприйн бол энэ боловсролын салбар, аялал жуулчлалын салбараар одоо хөгждөг ийм жижиг харал улс шүү дээ. Газар дундад тэнгист байдаг одоо Европын Диважин гэж нэрлэдэг хамгийн амгалан тайван үргэлжийн мөнгөний одоо халуун дулаан сайхан ийм газар л да. Тэг яг манайхыг сонирхсан шалтгаан нь бол манайх энэ одоо ACBSP гэж энэ байгууллага өөрөөр хэлбэл Америк болон дэлхийд магадлан итгэмжлэгдээд итгэмжил авсны дараа бол эдгээр бол санал хүсэл тавьсан. Ер нь хамтрах хувилбар юу байна? Тэгээ бид нар эднийхээс асуусан. За танах бол энэ аялал жуулчлалын мундаг уралцаа тий танах юм юу энэгээр нь юу хийдгийг гэдэг. Манайд бол энэ аялал жуулчлал энэ одоо урлаг тий уран сайхан янз бүрийн шоу арга хэмжээ зохион байгуулах талаараа бол мэргэжсэн. Энэний менежментийн хөтөлбөр байдаг юм аа.
Би бол шууд тэрийг шүүрч авсан л да. Энэ л юм манад хэрэгтэй. Ийм юм дутаж байгаа. Үнэхээр дутаж байгаа. Манай энэ авиастай олон хүмүүсүүдийг үнэхээр одоо менежмент л хэрэгтэй байхгүй. Бор зүрхээрээ биш. Бор зүрхээ чи одоо дэлхийн олон улс орны гудамжинд хөөх юм манай мөн хэдэн хүмүүс л тоглолцсон нэг баг юугаа тавьчихсан гудамжинд хөөх тэд нарыг хараад үнэхээр шимширдэг. Тэднэрт менежмент дутаад байгаа. Спорт ялгаа байхгүй те. Мундаг манайд бол спортын одоо аваргуудыг төрүүлдэг сайн сургууль байна. А яг мэрэгжлийн спорт клуб гэдгийг те тэр мэрэгжлийн төвшөнд нь авч явдаг. Тийм л менежмент бидэнтэй алгалдаг те. Тэгэхээр Никосагийн их сургууль бол Европын холбооны бүрэлдэхүүнд ордог, Европын стандартын дагуу сургалтад явуулдаг. Тэгээд үнэхээр тийм гайхамшигтай сургууль юм байл л дээ. Тэгээд энэ сургууль бол тэр одоо ашигын төлөө босгоор хэлбэл ашиг харж явдаг тийм сургууль биш. Их тийм одоо хайтайхан суралцах орчин их таатай тийм юм байлаа. Тэгээд бид нар хамтарч энэ хөтөлбөрийг нээж анх тохирсон юм л да. Тэгээд яг ямар хөтөлбөр явуулах гэдэг талаар манай хөтөлбөрийн эрхлэгч тодорхой нэмж ярих ба. Тэгэхээр яг энэ жил энэ хөтөлбөр манай одоо анх удаага шинээр зарлагдаад бид нар бүртгэлээ аваад эсэлтээ аваад өнгөж эхэлж байна. За удахгүй 10 сарын дундуур 10 сарын 22-нд бид нар одоо шинэ хичээлийн жилээ нээхээр хичээлийн жилийнхаа нээлтийг хийхээр төлөвлөд байгаа. За одоо манай Никосагийн их сургуулийн болоод одоо бид нар дараа нь энд бас ярих бах санхүүгийн менежментийн олон улсын бас хөтөлбөр нэгдэх гэж байгаа. Тэгэхээр Америкийн их сургуулийн захирлууд ирээд одоо бид нар албан ёсоор энэ зарлагдаад байгаа хөтөлбөрүүдийг нээхээр төлөвлөчөөд ер нь бэлэн болчоод эсэгчтэй хүлээгээд сууж байгаа. Би дахин тодтогч үзэгчтэй хэлье гэж бодож байна. Монголын спортын салбарт, урлагийн салбарт менежментийг санхүү эдийн засгийн дээд сургууль маань хийх гэж шүү дээ. Тэгэхээр энд хүмүүс ингээс сонсоход бол соёл урлагийн сургууль гэж л эсвэл спортын чиглэлийн сургууль гэж л харахаас биш санхүү эдийн засгийн дээд сургууль олон улсын энэ чиглэлээр мэргэжсэн дэлхийд хүлээн зөвшөөрсөн сургуультай хамтарч энэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг нь шин сонсогдож магадгүй байх зүгээр. Тэгэхээр ер нь урлагийн чиглэлээр өнөөдөр соёл урлагийн сургуулийг өнөөдөр та бүхний санал болгож байгаа энэ чиглэлээр мэргэжсэн боловсон хүчин бол төгсөж гарч байгаа шүү дээ. Тэр хүмүүст юунд дутагдаад та бүхэн энэ хөтөлбөрийг оруулж ирэх гэж бодсон бэ? Яг зүгээр одоогийн Монголын энэ соёл урлагийн салбарын хөгжлийг хараад байхад л бид нарт менежмент дэлхийн түвшинд хүрч чадаагүй байна л гэж бодогдод байгаа. Яг соёл урлагийн их сургуулийн тэр менежментийн хөтөлбөрийг бол бид нар судлаад одоо дүгнэлт өгөх нь хайшаа юм тийм. Зүгээр юу бид нар хараад байна вэ гэхлээр зэрэг энэ дэлхийн хэмжээнд тэр дэлхийн одоо диважн болтлоо хүмүүсийг татсан тэр улс орны мэрэгчлэнүүд бэлддэг тэр сургуулийн тэр технологиг тийм ээ тэр заадаг юмыг нь л Монголд оруулаад ирэх юмсан. Тэрийг оруулаад ирэх юм бол манай соёл урлагийн их сургуулийнхын төчнөөс зөндөө юм суралж байгаа. Энийний одоо ач тусыг бол зөндөл олон хүмүүс хүртэх байх гэж бодод байна л да. Монгол улсыг үнэхээр таниулахад энэ л юм дутаад ах шиг байна л гэж бид хараад суралцах хэрэгтэй байгаа. Одоо манайд бол олон улсын хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага ариун байрны туршлага манай сургуульд байна л да. Солонгос, Хятад гээд гэх мэтчлэнгийн. Тэгэхээр бид нар бол энэ дээр одоохондоо яах гэж байгаа гэхээр ерөнхий үндсэн суур хичээлээ манай сургуулийн багш нар заах юм. Яг тэр нарийн мэргэжүүлэх хичээлийг бол Никосагийн их сургуулийн профессор багш нар заах юм. Одоо жишээлбэл юм байна л да шийдвэр гаргалтын арга зүй, судалгаа шинжилгээний арга зүй ч юм уу. Эсвэл одоо стратегик маркетинг, стратегийн удирдлага гэх мэтийн одоо менежментийн бид нар юугаараа давуу талтай байлаа. Тэр хичээлүүдээ бид нар өөрсдөө заах юм. Одоо тэгээд цаашлах юм бол одоо нөгөө соёл урлагийн газар зүй ч юм уу, улс соёл хоорондын харилцаа одоо олон нийтийн арга хэмжээ, цэнгүүн, шоу, амралт соёлын арга хэмжээний менежмент ч юм уу тэр хичээлүүдийг бол манай зочин багш нар Никосагийн их сургуулиас ирж заах юм. Бидний анзаарсан нэг юм юу вэ гэхээр бид нар суралцахын тулд хамгийн одоо шилдэг арга бол юу вэ гэхээр хамтарч ажиллах явдал байдаг гэж үзээд одоо бид нар ийм арга хэмжээ хэрэгжүүлж эхэлж байгаа юм л да. Энэ бас нэг энэ хамтарна гэдэг бол манай энэ соёл урлагийн спортын салбарын хүмүүст ажиллаж байгаа суралцах тийшээ явж олон жил тасалдахгүй нэгдүгээр та хоёрдугаар та эдийн засгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй. За энэ Никосагийн их сургуультай хамтарсан соёл урлаг болон спортын менежментийн хөтөлбөрийн хувьд бол бид нар төгсөлтийн яг мэргэжүүлэх хичээлийг тэнд авчиж сургая гэж төлөвлөд байгаа.
нэг